компаниуд чинь бүгдөө л хоорондоо одоо төсөлтэй байгаа шүү дээ. Энэ төслийнхаа мэдээллийг одоо би эндээ дамжуулдаг. За тэгээд мөн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа компаниудыг маш их бас хамруулад тэднэртэй одоо төслүүд дээр хамтран ажиллах. За тэгээ ажил гүйцэтгэх хөрөнгө оруулалтаа одоо босгох одоо энэ юмнууд дээр бас их хамтран ажилламаар байдаг. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийг бол хооронд нь маш сайн уялдуулах тэр одоо гүүрэн байгаасаа гэж хүсдэг. Барилгын салбарын тулгарч байгаа асуудлууд зөндөө байгаа шүү дээ. Энэ дээр бол бас их дуу хоолой маш сайн гаргадаг. Одоо тэр ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхэд одоо удирдах зөвлөлийн гишүүдээс гадна одоо нөгөө ерөнхийлөгч нар маань бас их сайн одоо төрийн байгууллагуудтай уялдаж ажиллах чадaltaй. Тэндээ одоо төрөөс гарч байгаа тэр бодлогод одоо бас нөлөөлөх юм одоо бас сайн нэгтгэж гаргаж чаддаг юм байгаасаа гэж хүсдэг. Бүх одоо барилгын салбарын бол одоо ихэнх нь одоо нөөцийн дарамтанд явж байгаа шүү дээ. Нийгмийн давталтын дарамтанд явж байна те. Одоо нөөцийн дарамтанд явж байна. Тэгэл ингээд нэг төсөвлөл хийж исэн юм маань нөгөө татвар нэмэгдэхээр чинь үнэ нөөцлөх шаардлагатай ч болдго юм уу те. Ингээд одоо бид нар чинь одоо яма бүрэн төлөвлөх юм үндэслэл муутай яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр бүрэн төлөвлөхийн тулд одоо юм маань их тодорхой байх хэрэгтэй. Сая одоо жишээ нь улс орон даяар л барилгын бараг бүх компани ингээл дансан хаагдчихал явж байгаа. Ассоциац бол бас тэр юунууд маш сайн хамгаалдаг баймаар байгаа юм. Гişүүдээ. Тэгэхээр нэг үгээр хэлбэл одоо татварын одоо дарамт, нийгмийн даатгалын дарамт байна. За тэгээд одоо энэ боловсон хүчний асуудал тэр бүх юм руу одоо би бүгдөө л одоо санаа тавьж ээж, дуу хоолойгоо гаргаж ээж энэ улс орны чинь бодлогод нөлөөлмөр. За манай өгөөж компани нь болохоор одоо Баян зүрхтүүрэгт бол хотол хатхан гэдэг төсөл одоо энэ жил одоо утгагүй ашиглалтанд өгч байгаа. Тэгээд яг бид нарт бол одоо цаашдаа ингээд хэд хэдэн бодцсон одоо хаус төслүүд тэр байгаа. Тэгээд тэрэн дээр бол бас бүх талаар бол хамтран ажиллахад бол бэлэн байгаа шүү.